Юу байцгаана. Дахиад та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд Рио байна. За энэ удаагийн маань киноны трейлер за сая 2 хоногийн өмнө гарсан. Marvel-ийн гаргаж байгаа одоо 3 сарын 8-нд гарах гэж байгаа Captain Marvel киноны маань 3 дахь трейлер гарсан байна. За тэгээд өмнөх 2 трейлерыг үзсэн. За яг хөө трейлерыг яг амар үзсэн ч гэсэн нэг яг хараахан хайп. Яг трейлер 2-ын төгсгөл үнэхээр амар гоё эсэ ингээд онгоцон дондор ингээд эргэлтэй тэгэл байлтал ингээд тэгэл Captain Marvel гэж лого гарч ирэл вау гэсэн. Тэгээд Captain Marvel бол ерөнхийдөө одоо Avengers юм уу X-Men ерөнхийдөө тэр дундаас ч юм уу Captain Marvel бол бас нэлээдгүй том дүр. За тэгээд бүгдээрээ трейлер 3-аа үзцгээе. Did you have a rough day, Agent Fury? I'm gonna need clarification on this space invasion. Skrulls. Skrulls are infiltrating our planet. Gotta take your test. Юу энэ тухай. Okay. Prove you're not a Skrull. Let's go to last. And I was probably gonna do that. I'm just supposed to take your word for that. We are free, strong, united. Let's take out the past. I remember my past. Control it. I have this power, but I don't know where it came from. I've never seen anything like her. Agent Mark. Okay. You've come a long way, but you're not as strong as you think. Yo. What is this? The shield logo. Does announcing your identity on clothing help with the covert part of your job? Says the space soldier who was wearing a rubber suit. За тэгэхээр 3 трейлерыг үзлээ. За тэгээд илүү сонирхолтой зүйлүүд энэ дээр амирх гарч ирж байгаа л та. Юу вэ гэхлээр Captain Marvel болохоор ерөнхийдөө бол Marvel comic орж ирэхэд хамгийн анх 1977 онд анх орж ирж байсан байлаа. Captain Marvel гэдэг нэртэй. Гэхдээ тухайн үед эрэхтэй. За та бүхэн хүмүүсээ трейлер дээр нь харсан. Одоо гол дүрийн Captain Marvel болох одоо Carol Danvers-ыг одоо сая сургаж исэн гэдэг нэг залуу байсан шүү дээ. Чи хаанаас ирсэн гэсэн би хаанаас ирсэн мэдгүй түүл тэрийг удирд гэдэг. За тэгээд тэр киноны маань гол дүрд нь бол саяны тэр шийхэн гол дүрд нь бол Jude Law буюу за дөнгөж саяхан Find the Fantastic Beasts-ийн The Grimdark Criminals гэсэн кинон дээр Dumbledore-ийн залуугийн дээр бүтээсэн байгаа. За тэгээд айгүй олон кинон дээр тоглолдог. За тэгээд тэр жүжигчин маань Marvel-ийн дүрийг бүтээсэн юм байна. Тэгээд комик дээр бол ерөөхдөө Marvel ерөөхдөө Ronin-ийн нэг юм robot явуулдаг аахгүй дэлхийрөө. Тэгээд тэр роботуудыг ингээд судлаад байж хаад Carol Danvers одоо гол дүрийн Captain Marvel шүү дээ юмртэй. Тэр Америкийн нисэх хүчний одоо шилдэг нисгэгч зам дээрээс нь CIA agent зөв NASA-тай хамтарч ажилладаг юм тийм дүр байдаг байхгүй. Тэгээд яг нэг тийм юугаараа ч юм уу одоо нэг тэр робот ойр хавтан байсан юмнууд нь дэлбэрэлт болоод тэгээд Captain Marvel очиж түүнийг аварж байхдаа ямарваа нэг тэр дэлбэрэлтийн үеэр тэр эмэгтэйд ингээд нэг тийм Captain Marvel-аас ч ингээд юу хүч ингээд DNA-нд ингээд орцсон байдаг. Тэгээд ерөнхийдөө бол комик цаашаа ингээд үргэлжилдэг. Сүүлд Captain Marvel-ыг Civil War 2 дээр харсан. Тэрэн дээр бол ерөнхийдөө өмнө Civil War дээр Captain America-ны эсрэг Iron Man байсан бол харин энэ дээр нь бол Civil War 2 дээр нь Captain Marvel эсрэг Iron Man. Нэг нь болохоор ертөнцийг одоо ирээдүг өөрчлөе гэж одоо Captain Marvel ингээд төлөөлөд ингээд Iron Man эсрэг зөрчилдөг. Iron Man болохоор ирээдүг хамгаалахын тулд ингээд хоорондоо ингээд сөргөөцөлтөн үсэ бас ингээд Avengers ингээд хоёрдын шүү гарчдаг. За тэр ч яг. За комикийн талаас нь ярих юм бол ийм сая киноны трейлерээс харах юм бол онгоцтой нисж яваад онголтоод тэгээд санаандгүй явж байгаа тийм хүчтэй болчихсон гэж байсан. Тэгээд би яаж юм хүчтэй болсноо мэдэхгүй. Гэхдээ би хаанаас ирснээ мэдэхгүй. Бас нэг оюун ухаанаа ойс намж алдчихсан. Тэгээд өнгөт л ингээд
Уул энэ хин чин Carol Danvers чинь өөрөө хүн штэ. Тэгсэн чинь сая та нар ингээ харах юм бол ингээ хамарнаас ингээ ноон цус ингээ гараад байгаас. Нэг өмнөх трейлер 2-ыг үзэж байхад ч тэрвэлөө чи хаанаас ирсэн бай? Бид чамайг сурах болно гэдэг тэнгуутл ингээ ногоонгийн цус ингээ биеинд ингээ шахаж. За тэгээд team band за тэгээд эсрэг дүр нь бол ерөөхдөө Scrolls гэдэг нэг team ногоон дүрүүд байсан. Тэгээд тэд нар болохоор янз бүрийн зүйлтэй хуурах чадвартай. Магадгүй одоо Agent of Shield-ийн аль нэг юм ч юм уу эсвэл Avengers-тэй баатруудын хин нэг нь бас Scroll байх магадaltaй гэх хүмүүс амар тиймэрхүү юмнууд бичсэн. Гэхдээ whatever тэр хамаагүй. За тэгээд өмнө бидний үзчихсэн кинонууд Avengers-ийн кинонуудаас бидний мэдэх дүр гэх юм бол Agent Coulson байгаа. За Agent Coulson бол ерөнхийдөө за та нар санаж байгаа бол Avengers First Assemble дээр Loki-д ингээд сүлбүүлчихдээ шүү дээ. Гэхдээ өмнө нь болохоор Thor Iron Man-ы бараг 1-2 дээр гардаг баха. Тийм. Тэр нэг Shield-ийн ажилтан нэг супер баатрууд ингээд сувглуулна гэдэг ингээд явааддаг. Гэхдээ Captain America юм лав фэн. Тэгэд дач харамсалтай First Assemble дээр ингээд сүлбүүлчдэг байхгүй. Тэгэд хүчдэг гэж бодсон чинь Marvel-ийн Agent of the Shield гэдэг одоо цуврал одоо хүртэл ингээд гарч байгаа season 5 байна уу 6 дээр явж байна уу. За тэгээд тэрэн дээр үзэх юм бол амьд байдаг. Тэгээд яаж амьд байдаг нь тэр календар харна. Одоо энэ дээр яг тайлбарлах юм бол амар бла 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 бла. За тэгээд бүр өөр ярих юм бол өмнөх трейлер дээр ч гэсэн ингээ харж байсан Ronin гэж хинбэ гэхлээр нэг Guardians of the Galaxy-гийн одоо Volume 1 дээр гардаг эсрэг дүр шүү дээ. Нэг юм алах шиг юмтай ингээ нэг цэнхэр. За тэгээд тэр түүний туслах болох Korrat бас Korrat нь болохоор энэ дээр Captain Marvel-тай ингээд нэг тим болцсон явж байсан. За дээрээс нь бас Marvel Ronin 2 ингээд цуг ингээд зогсож байсан. Ингээд хажуугаарсаа ингээд зөрж байгааг ингээд харагдаж штэ. Магадгүй энэ дээр нэг тал байж байгаа эсрэг дүр болдог юм болоо гэж бодох шиг. Гэхдээ яг ингээд трейлер дээр бол яг тийм дэлгэрэнгүй дитэйл харагдахгүй байна л та. За тэгээд ихний хэсгийг үзэх юм бол жоохон Terminator-тай төстэй юм шигтэй. Яг ингээд гаргаас ингээд бууж ирэнгүүт ингээд сайн хүмүүсцэн тэгснэ ингээд мацлэгтэй байж байгаа нэг тийм 90-ад оны харж угаасаа үйл явдлын 90-ад он мэн үү 80-ад оны сүүлийн хэсгийг амар харуулж байгаа юм л та. Гэхдээ тэрийг харж нэг тийм Terminator шиг мэдрэж төрлөө. За тэгээд трейлерийн сэтгэл бол юм байна. За дээрээс нь хүмүүс гайхаж магадгүй Captain Marvel яг ямар хүчтэй юм бэ гэдэг. За Captain Marvel-ыг бол товчхондоо хэлэх юм бол өөрөөсөө өөр энерги хөрөнгөлүүлдэг. За тэгээд энерги ингээд хүч болгон ингээд эсрэг дүрлүүгээ ингээд явуулдаг. За мөн дээрээс нь амар хурдан тэгээд агаар дээр маш хурдан нисдэг. За сая анзаарсан мөн ингээд хөрөлтөө онцлоос ингээд хурдан ингээд болтаад явж байгааг харж байгаа. Тэгээд 3 сарын 8 буюу одоо улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр Captain Marvel нээлттэй хийх юм байна. За тэгээд Captain Marvel-ыг бол би нэг тийм амар хайптай хүлээхгүй байгаа. Нэг тийм. Гэхдээ надад хамгийн их таалагдж хүлээгдэж байгаа зүйл нь Last Credits юм. Яг тэгэхээр 4 сард нь Avengers Endgame гарахлаар Last Credits гэдэг бид нар бас нэлээд гоё тийм key гэж одоо тийм жоохон задлсан ч юм тийм зүйл гаргаж ирэх хаа гэж бас найдаж байна. За тэгээд өнөөдрийн сая Captain Marvel-ийн трейлер дээр хийсэн reaction маань юм байлаа. Тэгээд та бүхэн таалагдсан бол like, comment, за мөн subscribe хийх мартаарай. Тэгээд дараагийн reaction-аар уулзлаа. Түр баярлалаа. Goodbye as you race the wind and take to the sky.